Өнгөрсөн 1-2 жилийн хугацаанд Монгол улсын хөрөнгөний зах зээл нэлээд идэвхтэй байлаа. Банкуудын IPO, бусад санхүүгийн байгууллагуудын IPO, дээр нэмэгдээд FPO буюу одоо дахиж хувьцаагаа санал болгох үйл ажиллагаанууд хөрөнгөний бирж болон биржийн бус зах зээл гэх мэтчлэн сүүлийн жилүүдэд бол Монгол улсын санхүүгийн зах зээл нэлээд буцалж байлаа гэж хэлж болно. Санхүүгийн зах зээлийн илүү зөв эрүүл зохистой бүтцийн хувьд банк санхүүгийн зах зээл, мөнгөний зах зээлээс гадна хөрөнгөний зах зээл өөрөө давхар хөгжиж явах ёстой. Хөрөнгөний зах зээл хөгжихийн явцад нэмэр болохоор Лендимэн банк санхүүгийн байгууллагаас дараагийн цаасны хэрэгсэл болох хөрөнгөөр болох газрын цаасыг хөрөнгөний зах зээл дээр олон нийтэд нээлттэй санал болгоход бэлэн болоод явж байна. United Finance HKK-гийн хувьд бол бид нар санхүүгийн зохицуулах орноос хөрөнгө гэмшлүүд төр тусгай шуурл авсан үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагааныхаа эрх хүрээнд, энэ эрхийнхээ хүрээнд хөрөнгөөр болох газрын цаасны хөрөнгө гэмшлүүд удирдагчийг нь хийж ажиллахаар Лендимэн банк санхүүгийн байгууллагын тусгай зориултын компанитай үйл ажиллагаа эхлүүлээд явхад бэлэн болоод байна. Бид нар энэ байгууллагын энэ тусгай зориултын компани хөрөнгө оруулах газрын цаасны хөрөнгө итгэмжлэл удирдагчаар ажилласнаар цаасыг илүү эрсдэлгүй хөрөнгө оруулагчдын эрсдийг хаасан бүхий боломж олцоог авч хөрөнгөний багцыг эрсдэлгүй сайн чанарын өндөр өгөөжтэй байлгах тал дээр нь илүү анхааран ажиллах болно гэдгийг та бүхэнд амлаж байна. Мөнгөний үн цэнээ өсгөцгөөе. Лент бүүц.